За та бүхэнд эзний өдрийн мэндийг хүргэе. Бүгдээрээ хамтдаа Ром номыг гаргаад 12 дугаар бүлгийг гаргая. Ром номын 12 дугаар бүлгийн 1-8 дугаар ишлэлийг хамтдаа уншицгаая. Христ доторх шинэ амьдрал гэсэн хэсэг байгаа. 1281 дугаар утсан дээр байна. Ром номын 12 дугаар бүлгийн 1-8 дугаар ишлэл. За би эндээс та бүхэн уншиж өгье. Иймд ах дүүнраа Бурхны өрөв сэтгэлээр та нараас хичээнгүлэн хүсье. Өөрсдийн биеийг Бурханд тааламжтай, амьд, ариун, тахил болгож өрг. Энэ нь та нарын сүнслэг мөргөл мөн. Энэ үеийн явдалд нийцэлгүй, харин оюун санааныхаа шинтгэлээр өөрчлөгдөж байх тун. Тэгвэл Бурхны сайн, тааламжит, төгс төгөлдөр таалал юу болохыг таних болно. Надад сойрхогдсон нэгүслэр би та нарын хүн нэг бүрт чинь хэлье. Өөрийнхөө талаар бодох ёстойгоосоо илүүгээр бүү бод. Харин Бурхны хүн бүрт ногдуулсан итгэлийн хэмжээний дагуу эрүүл ухаанаар бод. Нэг бид олон эргэтэн байдгийн адил мөн бүх эргэтэнд ижил үйл ажиллагаа байдаггүй адил бид олуулаа Христэд нэг бие бөгөөд хүн бүр нэг нэгэндээ эргэтэн юм. Бидэнд өгөгдсөн нэгүслэр бэлгүүд маань ялгаатай. Иш үзүүлэгч нь итгэлийнхээ хэрээр, үйлчлэлээр, сургагч нь сургаалаар, ятгагч нь ятгалгаар, өгөгч нь өгөөмрөөр, удирдагч нь хичээнгүй зүтгэлээр, өршөөгч нь баяртайгаар үлдээ. Амен. За, Ром номын 12 дугаар бүлгийг бид харвал энэ хэсгийн эхний хэсэг дээр Илч Паул бидрээс нэг зүйлийг хичээнгүлэн хүсэж байгаа, хичээнгүлэн гуйж байгаа. Тэр нь юу вэ гэвэл өөрсдийн биеэ Бурханд тааламжтай, амьд, ариун, тахил болгож өргөө хэмээн гуйж байгаа. Бид нар амьдралдаа маш олон сонголтуудыг өдөр тутамдаа гаргадаг. Энэ дунд жижиг сонголтууд байдаг. Өглөө босоод юу өмсөх үү те? Өдрийн хоолндоо юу идэх үү гэдэг ч юм уу. Маш жижиг ийм сонголтуудыг бид нар амьдралдаа хийж идэг. Шийдвэрүүдийг гаргаж идэг. Харин бидний амьдралыг бас тодорхойлдог маш чухал тийм шийдвэрүүд гэж бидний амьдрал байдаг. Ямар хүнтэй найзалж нөхрөлөх үү? Ямар мэрэгжил сонгож ирээдүйдээ юу хийж бүтээж амьдрах уу? Ямар хүнтэй гэр бүл болоод яаж амьдрах уу? Гэх мэтлэн чухал сонголтуудыг бид нар амьдралдаа гаргадаг. Энэ чухал сонголтуудын нэг нь би өөрийнхөө амьдралыг өөрөө удирдах уу? Эсвэл Христ гэгчийнхаа хувьд би Бурхнаар амьдралаа удирдуулах уу гэдэг сонголтыг бид нар хийдэг. Христэд итгэнэ гэдэг маань Христээр амьдралаа удирдуулсан гэсэн үг биш. Энэ хоёр хоорондоо ялгаатай гэсэн. Христэд итгэсэн ч гэсэн өөрийнхөө амьдралыг удирдан явдаг хүмүүс байгаа. Бид нар заримдаа Бурхан үнэхээр хэлсээр өтөлч өөр зүг рүү яваад өгөх тохиолдол байдаг тийм. Харин өнөөдөр Илч Паул бидэнд юу гэж хэлж байна гэхээр ах дүүнраа би та нараас хичээнгүлэн гуйж байна. Хичээнгүлэн хүсэж байна. Энэ маш чухал юм аа. Юу чухал вэ гэхээр өөрсдийн биеэ Бурханд тааламжтай, амьд, ариун, тахил болгож өрөх нь чухлаа гэж байна. Тэгээд 12 дугаар бүлгийн эхлэлийг харуул бид нар иймд гэж эхэлж байгаа. Тэгэхээр Библиэлд иймд гэж эхэлж байгаа тохиолдолд өмнөх бүлгүүдтэйгээ холбоотой байдаг. Тэгэхээр өмнөх Ром номын 1-11 дугаар бүлэг дээр Паул яагаад бид нар өөрсдийн биеэ Бурхан тааламжтай, амьд, ариун, тахил болгож өргөх ёстой тэр шалтгаануудыг хэлсэн гэсэн үг. Та бүхэн Ром номын 1-11 дугаар бүлгийг уншвал эхний 1-4 дугаар бүлэг дээр хүн төрлөختөн бид бүгд гим нүгэлтэй гэдэг талаар гарч байгаа. Бүгд нүгэлтэй учраас бид Бурханы алдарсууд хүрдэггүй. Тухайн үеийн Ромын чуулган бол нэг талд нь юдэ итгэгчид байсан. Нөгөө талд нь харь үндэстнүүд буюу юдэ биш итгэгчид байсан. За тэгээ энэ хоёр хоорондоо юм жоохон хагаралтай. Юдэчүүд нь болохоор юу гэдэг вэ гэхээр энэ харь үндэстнүүд чинь амар гим нүгэлтэй. Эдний хийж байгаа өдөр тутамдаа амьдарч байгаа амьдралын хэм маяг нь үнэхээр болдоггүй гим нүгэлтэй гэдэг. Харин нөгөө юдэ биш харь үндэстэн итгэгчид нь израилчуудыг, еврейчүүдийг харахтаа, юдэчүүдийг харахтаа эдгээр биднийг дандаа шүмжилж идэг те. Заавал тийх ёстой, ингэх ёстой гэдэг ийм ингэж баригчидэг гэдэг. Ингээд чуулган хоёр талаасаа аим хагаралтай байсан. Харин Илч Паул бид нар Ром номын 1-4 дугаар хэсгийг харвал харь үндэстнүүд бүгдээрээ гим нүгэлтэй юм аа гэдэг талаар 1-р бүлэг дээр маш тодорхой хэлж байгаа. Тэд нар ямар гим нүгэл хийж байгаа талаар нь гарч байгаа. Зарим нь бүр те ижил хүснэтэйгээ завхаарах, хулгай, зэлгийн аллах юу гэдэг те маш олон гим нүглийг хийдэг талаар гарч байгаа. 2 дугаар бүлэг дээр эргүүлээд юдэчүүд рүү хандаад тэгвэл юдэчүүд өөрсдөө тийм сайхан ариун юм уу гэвэл үгүй ээ. Юдэчүүд ч гэсэн гим нүгэлтэй гэдэг талаар гарч байгаа. Тэгээ Паулын дүгнэлт
3-4 бүлэг дээр юу гэдэг вэ гэхээр бид бүгд юдэ байна уу, грек байна уу ялгаагүй бид бүгд гим нүгэлт. Бүгд нүгэлүүлсэн тул Бурхны алдарсууд хүрдэггүй гэж Паул хэлж байгаа. Өөрөөр хэлэх юм бол хүн төрлөختөн бид бүгдээрээ гим нүгэлтэй. Тийм учраас бидэнд аврагч хэрэгтэй. Тэр аврагч нь бидний эзэн Есүс Христ байсан юм аа. Есүс Христэд итгэх итгэлээрээ бид нар зөвтгөгдсөн юм аа гэдэг талаар 5-аас 8 дугаар бүлгүүдэд гарч байгаа. Бид нар гим нүгэлтэй байсан хүн төрлөختөн бүгдээрээ харин Христийн тэр зөвхт цусаар бид нар аврагдсан юм аа. Бид зөвхт тооцогдсон гэдэг талаар гарч. Тэгээд бид нар Христийн энэ үнэтэй цусаар аврагдсан учраас одоо иймд гэдэг рүүгээ бүгдээрээ орвол Бурхан бидрийг гим нүгэлтэй байхад минь цэвэрлэн ариусгаж аварсан учраас бид өөрсдийн биеэ Бурхан тааламжит амьд, ариун, дахил болгож өргөх ёстой байх нэ. Тэгээд бидний одоо ахмад насны хүмүүс гэх юм уу те бидраас ингээл альва зүйлийг захидсан шүү дээ те. За чоочо чамд энийг л захиж чинь. Эсвэл одоо юу гэдэг чинь те миний хөө би чамд энийг л захий гэж байгаа л захидаг шиг Илч Паул бидэнд захиж байгаа. Юуг захиж чинь гэхээр өөрсдийн биеэ Бурханд өргөхийг захиж байна гэсэн үг. Бид Ром номын өмнөх бүлгүүдийг харуул бүгд нүглийн бол байсан. Христ биднийг чөлөөсөн. Тэгээ үүний хариу үйлдэл Бурхан талархаж байгаа тэр талархал маань бид өөрсдийн биеэ Бурханд өргөл юм байна гэдгийг ихний хэсгээс бид харж болж байна. Шоронгоос суллагдлаа гэж бодъё. Шоронгоос суллагдсан хүн байлаа гэж бодоход шорондоо үлдэхийг сонгох хүн байхгүй шүү дээ, тэ. Тэгэхээр бид нар гим нүглийн тэр шоронгоос Христийн цусаар дамжуулан, Христээр дамжуулан бид нар чөлөөлөгдсөн юм аа ах дүүнраа. Тийм учраас бид нар амьд ариун тахил болгож Бурханд өөрсдийгөө өргөх ёстой юм аа. Нүглийн боол байхын оронд бид Христ дотор эрх чөлөөтэй байх сонголт хийж байгаа. Энэ үйлдэл бол өөрийгөө Бурханд өргөж байгаа энэ өргөл юм аа. Тахил гэдэг маань хуучин гэрэн дээр та бүхэн бүгдээрээ мэдж байгаа ийм шатаалт тахилуудыг израильчууд өргөдөг байсан. Тэгээ яг үүнтэй адилхан байдлаар одоо Илч Паул тодорхойлж хэлсэн байгаа. Анхлын үнэрт тахил болгож одоо израильчууд те хийсэн гим нүглийнхаа төлөө шатаалт тахилыг өргөдөг байсан. Энэ шатаалт тахил бол ямар ч өөсийгүү, гим зэмгүй одоо ийм те байх ёстой гэдэг ийм шаардлагыг бол тавьдаг байсан. За тэгээд тэр шатаалт тахилыг Бурханд өргөөд тэр анхлын үнэр нь одоо тухайн хүний тахил өргөж байгаа хүний гим нүглийг одоо ингэ цагаатгах байгаа гэж одоо үздэг байсан. Яг л үүнтэй адилханаар бид нар өөрсдийнхөө биеийг, өөрсдийн оюун бодол, өөрсдийн зүрх сэтгэл, өөрсдийн сүнсээ Бурханд өргөх хэрэгтэй байх нэ. Амьд ариун тахил болгож өргөх хэрэгтэй байна. Амьд ариун тахил гэдэг маань одоо ингээл би өөрийгөө шатаан одоо гэсэн үг биш шүү дээ, тэ. Өөрийнхөө өдөр тутмын хийж байгаа тэр өдөр тутам хийж байгаа бүх зүйл дээрээ Бурхныг алдаршуулах үз амьдрнаа гэдгийг хэлж байгаа. Таны өдөр тутмын амьдрал, таны шийдвэрүүд, таны харилцаа энэ бүхнээр дамжуулж Бурхан алдарших хэрэгтэй гэсэн үг. Та өдөр тутмынхаа гаргаж байгаа шийдвэртэр Бурхан минь энэ шийдвэрийг энэ үнэхээр таны хүслийн дагуух шийдвэр үү гэж асууж агаад гаргаж байгаа бол та Бурханд өөрийгөө өргөж гинэ гэсэн үг. Бурханыг хүслийн дагуух амьдралаар амьдарч гинэ гэдэг маань бид өөрийнхөө биеийг Бурханд өргөсөн гэсэн үг. Амьд ариун тахил болгож Бурханд өөрийгөө өргөнө гэдэг маань зөвхөн сүмдээ ирээд Бурханыг хүндлэх тухай биш. Харин өдөр тутмынхаа хийж байгаа бүх ажил хөдөлмөр, бүх цаг үедэд Бурханыг алдаршуулах зөв тэр амьдралаар амьдрахыг хэлж байгаа юм аа. Тэгээ Илч Паул цаашаа амьд ариун тахил болгож өргөгээд энэ нь та нарын сүнслэг мөргөл мөн гэж байгаа. Тэгэхээр Бурханы хүслийн дагуу Бурханы бидний амьдралд бэлдсэн тэр төлөвлөгөөний дагуу амьдрна гэдэг чинь сүнслэг мөргөл юм байна. Иохан номын 4-р бүлэг дээр та бүхэн санаж байгаа бол Есүс худаг дээр Самар эмэгтэйтэй уулздаг. Тэгээ Самар эмэгтэйд юу гэж хэлдэг вэ гэхээр харин сүнсээр үннээр мөргөгчт нь харин эцэгт мөргөгчт нь сүнсээрээ үннээр мөргөх цаг ирсэн байна гэж хэлдэг тийм. Тэгэхээр яг л үнтэй адилхан эзнийг магтаж алдаршуулна гэдэг чинь бид нар Бурхны хүслийн дагуу өдөр тутамдаа амьдарч алхах юм байна. Сүнслэг мөргөл гэдэг маань бидний өдөр тутмын амьдрал юм байна. Өдөр тутмын амьдралдаа та Бурхны хүслийн дагуух шийдвэрүүдийг гаргаж Бурхны хүслийн дагуу алхана гэдэг маань бидний мөргөл юм байна. Тэгэхээр мөргөл гэдэг маань мөргөл магтаал гэдэг маань бүтэнсээ өдөр ирээд зөвхөн дуулах биш. Мэдээж энэ бол магтаал хүндлийн нэг хэлбэр мөн.
харин өөрийнхөө амьдралаар зөв зүйтэй амьдарч Бурхны хүслийг амьдралдаа таньж мэдээд түүний дагуу үлдэх нь мөргөл хүндлэл юм байна. Өдөр тутмын амьдрал хийж байгаа зүйлсүүд, харилцаа гэд бүх талбар дээрээ Бурхны дагуу, Бурхны хүслийн дагуу үлдэж амьдрдаг хүмүүс байцгаая ах дүүнэр. Цаашлаад дараагийн 2 дугаар ишлэгийг харвал энэ үеийн явдалд нийцэлгүй. Харин оюун санааныхаа шинтгэлээр өөрчлөгдөж байх тун. Тэгвэл Бурхны сайн тааламжид төгс төгөлдөр таалал юу болохыг таних болно гэж байна. Энэ үеийн явдал нийцэлгүй гэж байна. Тэгэхээр энэ үеийн явдал гэдэг маань юу вэ те? Энэ дэлхий бидний итгэл үнэмшил хоёр хоорондоо маш олон зүйлсүүдээр үн цэний ялгаатай байдаг. Энэ үеийн явдал гэвэл та бүхэн бүгдээрээ л мэдчихэж байгаа. Энэ дэлхий юуг хамгийн үн цэнтэй, хамгийн чухал гэж үздэг үлээ те? Тэр нь Библийн тэр үн цэнээс ялгаатай байдаг. Бид нар өнөөдөр дэлхийн үн цэнийг өөрийнхөө үн цэн болгоод байна уу? Харин Бурхны үн цэнтэй гэсэн зүйлсийг миний амьдралын үн цэн болгоо явж байна уу гэдгээ бид нар бодох хэрэгтэй гэсэн. Эзэн өнөөдөр бидэнд сануулж байгаа нь энэ үеийн явдалд бүү нийцээ. Харин оюун санааныхаа шинтгэлээр өөрчлөгдөж байх тун гэж. Бид нар Библиэс тухайн үеийнхаа явдалд, энэ үеийн явдалд, энэ нийгмийн явдалд нийцсэн зарим хүмүүсийн жишээг харж байна. Тэдний нэг бол Саул хаан. Саул хаан анх Бурхнаар сонгогддог. Бурхан Саул хааныг сонгоод тосолдог. Биньямин овгоос сонгоод тосолдог. Саул хаан Самуэлийн үгийн дагуу дайн тулдаанд орч олон ялтыг байгуулдаг. Харин хожим нь тэр яадаг вэ гэхээр өөрөө өөрийнхөө тэр алдар нэр хаан судалтаа хит автагддаг. Алдар нэр албан тушаалдаа хит автагдсанаас болоод маш олон буруу шийдвэрүүд гаргадаг. Давидыг хөнөөхийг хүсдэг. Мөн яадаг вүлээ дайнд яалахын тулд бөөдөр хүртэл очдог шүү дээ. Бөөдөр хүртэл очиж бөөлүүлээд Самуэлийн сүнсийг дуудуулаад яах вэ гэх байдлаар ханддаг. Энэ үеийн явдалтай автчих. Албан тушаал, тухайн эрх мэдэл, эд баялагта бүрэн дүрэн автсан байгааг бид нар Саул хааны жишээнээс харж байна. Бид нар Саул хаан шиг байж болохгүй. Энэ үеийн явдал нийцэж энэ үеийн явдал автаж болохгүй. Бурхны хувьд үн цэнтэй гэж байгаа зүйлсээр бид нар үн цэнэ өгдөг байх хэрэгтэй. Тэгэхээр энэ үеийн явдал нийцэхгүй байх. Христтгэгч бид нар энэ үеийн явдалтай нийцэхгүй. Нийцнэ гэдэг чинь тухайн зүйлтэйгээ адилхан болохыг хэлж байгаа шүү дээ. Тухайн зүйлийг одоо энэ дэлхий дээр байгаа үн цэнийг энэ миний үн цэн гэж авахыг хэлж байгаа. Тухайн зүйлтэйг яг дуурайхыг хэлж байгаа. Тэгэхээр ийм байж бид нар болохгүй байх нэ. Тэгэхээр энэ дэлхий дээр чухал гэж байгаа зүйл Бурхны хувьд чухал биш. Ийм зүйлсүүд байдаг. Тийм учраас бид нар энэ үеийн явдалд нийцэлгүй харин оюун санааныхаа шинтгэлээр өөрчлөгдөж байх хэрэгтэй байх нэ. Тэгээ энэ оюун санааныхаа шинтгэлээр өөрчлөгдөж байх тун гэдэг маань яг ингээд нөгөө дахин давтагдах ийм байдлаар бичигдсэн байгааг та бүхэн харж болно. Нэг удаа өөрчлөгдөөд ингээд болцдог зүйл биш. Тэгэхээр бид нар оюун санааныхаа шинтгэлээр байнга өөрчлөгдөж явах хэрэгтэй байна. Нэг удаа игээ болцдог биш. Байнгын үргэлжилж байгаа ийм цаг дээр бичигдсэн байна. Өнгөрсөн цаг дээр бичигдээгүй. Тэгэхээр бид нар өдөр тутмынхаа амьдралд юун чухал вэ? Юун Бурхны хүсэл вэ гэдгийг таньж мэдээд өдөр тутамдаа энийг ингээд практик болгож байнга хийж явах хэрэгтэй байх нэ. Яаж тэгвэл оюун санааныхаа шинтгэлээр өөрчлөгдөх юм бэ? Яаж оюун санаагаа бид нар шинчлэх юм бэ? Эзний үгийн дагуу бид нар оюун санаагаа шинчилж өөрчлөх боломжтой. Эзний хувьд чухал гэж байгаа. Эзний хувьд үнцэнтэй гэж байгаа. Тэр зүйлсээр бид нар төвлөрснөөр л оюун санаагаа шинтгэн өөрчлөгдөж чаднаа. Үүний тулд бид нар эзний үгийг өдөр болгон уншиж, судлах, залбирах, ах дүүнэртэйгээ нөхөрлөх нь чухал байх нэ. Тэгээд оюун санааныхаа шинтгэлээр өөрчлөгдөх юм бол Бурхны сайн тааламжид төгс төгөлдөр хүслийг танин мэднэ гэж байгаа. Сайн тааламжид төгс төгөлдөр хүсэл. Энэ дэлхий дээр бид нар харах юм бол бидний хүслүүд тийм төгс төгөлдөр байдаггүй те. Би өөрөө өөрийнхөө л эрх ашигын төлөө гэсэн юмнуудыг хүсэж гээд байдаг. Харин Бурхны хүсэл бол ямар байдаг вэ гэхээр сайн. Нэгдүгээр сайн байдаг баг. Хоёрдугаар тааламжт. Гуравдугаар төгс төгөлдөр байдаг бахны. Төгс төгөлдөр гэхээр ямар ч тэндээс алдаа мадаг байхгүй гэсэн үг. Таны амьдралд Бурхны бэлдсэн төлөвлөгөө бол ийм төгс төгөлдөр төлөвлөгөө юм аа.
ийм гайхамшигтай төлөвлөгөө юм аа. Үүнийг нь бид нар таньж мэдэж амьдрах ёстой байх нэ. Үүний тулд бид нар оюун санааныхаа шинтгэлээр өөрчлөгдөх ёстой байх нэ. Оюун санаагаа бид нар өөрчлөхийн тулд Бурхны хувьд үн цэнтэй гэж байгаа зүйл дээр үн цэнээ тавихын тулд бид нар эзний үгтэй ойр алхах хэрэгтэй байх нэ. Бурхны сайн тааламжит төгс төгөлдөр хүслийг танин мэднэ гэдэг маань та бид яг Бурхнаар юуны төлөө бүтээгдсэн тэрхүү зорилгынхон төлөө амьдрнаа гэсэн үг. Бурхан таны амьдралд зориулсан төлөвлөгөө байгаа. Танаар дамжуулан хийхийг хүсэж байгаа тэрхүү ажил төлөвлөгөө гэж байгаа. Түүнийг амьдралдаа таньж мэдэж амьдрнаа гэсэн үг. Хувь тавилангийнхаа дагуу амьдрнаа гэсэн үг. Энэ нь Бурхны тааламжит төгс төгөлдөр хүслийг таньж мэдж байна гэсэн үг. Бүгдээрээ нэг гар утсыг аваад үзье л та тий. Гар утсыг аваад бид нар гар утсаар алхны оронд ашиглаад ингээд хадаас зөгтөггүй шүү дээ тий. Эсвэл цагаар бид нар одоо яадаг чинь бөмбөг зөгтөг ч юм уу эсвэл өөр юм хийдэггүй шүү дээ тий. Тэгэхээр альва зүйл бүтээгдсэн зориг гэж байгаа. Яг л үнтэй адилхан танд Бурхнаар бүтээгдсэн зориг гэж байгаа. Энэ зорилгоо энэ Бурхнаас бидэнд бэлдсэн энэ төлөвлөгөө бол төгс төгөлдөр төлөвлөгөө юм аа. Бурхны танд надад бэлдсэн энэ төгс төгөлдөр төлөвлөгөөг таньж мэдэж өөрсдийнхөө хийх ёстой зүйлээ хийж амьдрцгаая. Бурхны бидэнд бэлдсэн энэ төлөвлөгөөнөөс бид нар өөрөөр амьдрал явах ёстой замаасаа өөр тийшээ явж байна гэсэн үг. Бид нар та өөрийнхөө одоо хүсэж байгаа орн руу аяллаа гэж бодъё л да, Америк руу ч юм уу те. За Америкийн Нью-Йорк хот руу ингээ очиж аяллаа гэж бодъё. Очоод гоё аялал. За би газрын зураг харъя гэж хэвлэлсэн юм газрын зурагтай. Тэгээ газрын зургийг харсан чинь та Чикагогийн газрын зурагтай байвал өөрийнхөө зорж байгаа газар очиж чадахгүй шүү дээ, тийм. Яг л үнтэй адилхан бидэнд очих ёстой газар, эзэлж авах ёстой талбар гэж байгаа. Хүрэх ёстой тэр өндөрлөг гэж байгаа. Бурхан танаар дамжуулж хийхийг хүсэж байгаа тэр зүйл гэж байгаа. Үүнийг бид нар амьдралдаа таньж мэдээд түүний дагуу амьдрах ёстой юм аа. Тэгээд дараагийн ишлүүдийг бүгдээрээ харъя. Надад сойрхогдсон. За 3 дугаар ишлэлээс надад сойрхогдсон нэгүслэр би та нарыг хүн нэг бүрчин хэлье. Өөрийнхөө талаар бодох ёстойгоос илүүгээр бүү бодоо. Харин Бурхны хүн бүрд ногдуулсан итгэлийн хэмжээний дагуу эрүүл ухаанаар бодоо гэж байна. Бидний зарим нь яадаг вэ гэхээр те хит өөртөө итгээд хит бардамнаад өөрийнхөө талаар бодох ёстойгоос бүр илүү ихээр агуу мэтэр те ингэж бодох тохиолдол байдаг. Заримдаа яадаг вэ гэхээр хит дуугар боддог. Би чадахгүй. Би боломжгүй гэх байдлаар ханддаг. Саяхан Эдмунд Чан пастор Монголд ирээд зориудаар дагалдагч бэлтгэн гэдэг ийм одоо конференцийг хийсэн. Тэрэнд 2 өдөр оролцсон. Тэгээд Эдмунд Чан пастор, Ан Чан пастор гэдэг ихнэр нөхрөө пасторууд өөрсдийнхөө ингээ айгүй олон жишээнүүдээс хуваалцчихсан. Тэгээд нэг жишээ надаа айгүй гоё санагдсан юу вэ гэхээр Эдмунд Чан болон Ан Чан пасторууд ингээ айгүй олон библи судлалын материалууд, номууд гаргасан. Тэгээд тэр хоёрын гаргасан библи сургал одоо судлалын материалыг ашиглаад 70 гаруй настай тэтгэвртэй гарцсан эмээ ингээ баахан өсвөрийн залуучуудыг цуглуулад тэгээд эднэртэй ингээ библи судлал хийсэн. Тэгээд библи судлал хийсэн чинь тэр групп дотор маш олон өөрчлөлтүүд гараад үнэхээр эзэнд амьдралаа өргөөд 16, 7 настай хүүхдүүд те эзний төлөө би амьдрнаа гэж шийдвэр гаргаад тэгээд тэр бүлэг дээр очиод Эдмунд Чан пастор уулзсан. Тэгээ үнэхээр харсан. Үнэхээр эзэнд амьдралаа өргөсөн залуу үеийг харсан. Урам авсан. Тэгээ тэр талаараа ингээ уулзж байгаа. Тэгээ тэрийг харахтаа бид нар заримдаа тий бурхан биднийг ашиглах гээд тахт чинь өөрийгөө үзэх ёстойгоос доогуур хэмжээнд үнэлээд би хөгшөрцөн. Одоо миний үе өнгөрсөн гэдэг ч юм уу тий байдлаар хандах гаддаг. Эзэн таныг ашиглахыг хүсвэл хэдэн ч настай байсан ашиглаж чаднаа. Таныг залуу байсан ч ашиглаж чадна, хөгшин байсан ч ашиглаж чадна, дунд насны байсан ч ашиглаж чадна. Бид нар л эзэн минь намайг ашиглаач, би энд байна, би бэлэн байна гэсэн ийм сэтгэлтэй байх хэрэгтэй. Тэнд Сингапурт те өөрсдийгөө хөгшин гэж голохгүйгээр эзэнд үйлчлээ явж байгаа ах дүүнрийгээ харахтаа үнэхээр урмаарсан. Бид нар заримдаа өөрсдийгөө ингээл голоол ингээл хойш суух гаддаг те. Эзэнд үйлчлэхэд бидний нөхцөл байдал, бидний нас хамаагүй. Бүгдээрээ гал халуун зүрх сэтгэл байхад эзэнд үйлчлэх боломжтой.
энд гарч байгаачлан те заримдаа бид нар өөрсдийнхөө талаар бодох ёстойгоос илүүгээр бодох готдаг. Би л амар агуу гэл те. Бас бид нар ингэж бодож болохгүй. Бид нар даруй байх хэрэгтэй. Эзэн бидэрт бэлэг авьяасыг өгсөн. Эзний өгсөн бэлэг авьяасыг бид нар ашиглаж эзэнд үйлчлэх ёстой болохоос өөрийгөө алдаршуулахад ашиглаж болохгүй гэсэн үг. Тэгээ энэ өгүүлбэрээс цаашаа 4-р ишлэлээр юу гэж юм гэхээр эрүүл ухаанаар бодгочод нэг бид олон эргэтэн байдгийн адил мөн бүх эргэтэнд ижил үйл ажиллагаа байдаггүй адил бид олуулаа Христэд нэг бие бөгөөд хүн бүр нэг нэгэндээ эргэтэн юм а гэж. Чуулган, Betany ургац чуулган бид бол нэг бие юм а. Бид нэг нэгэндээ эргэтнүүд юм а. Бид нэг нэгэндээ үйлчилж явах хэрэгтэй юм а. Бид Христэд нэг бөгөөд хүн бүр нэг нэгэндээ эргэтнүүд. Бидэнд өгөгдсөн нэгүслэр бэлгүүд маань ялгаатай. Тэгэхээр Христэд итгэх мөчид бидний хүн нэг болгонд бэлгүүд өгөгддөг. Маш олон төрлийн бэлгүүд байгаа. Та бүхэн сүнслэг бэлгүүдийг судлаад үзвэл бидний хүн нэг болгонд бэлгүүд байгаа. Зарим нь үйлчлэл. За одоо энд ингээд жишээнээс дурдсан байна те. Иш үзүүлэх нь итгэлийнхээ хэрээр. Иш үзүүлэхийн бэлэг авьяас хүмүүст өгөгддөг. Иш үзүүлэх гэхээр заавал нөгөө ирээдүг зүгэнсэн байх албагүй. Иш үзүүлэхийн бэлэг авьяастай хүн бол бусдыг босгон байгуулах бэлэг авьяас гэж бид нараас үздэг. Бусдыг босгон байгуулдаг. Урмаар дутсан нэгэнд урам өгдөг. Энэ бол иш үзүүлэхийн бэлэг авьяас юм аа. Мэдээж бас яг ирээдүгийн зөвгөндөг ийм иш үзүүлэхийн бэлэг авьяастай хүмүүс ч гэсэн байгаа. Дараагийн нэг бэлэг авьяас бол үйлчлэлээрээ гэж. Маш олон манай шуулганд үйлчлэлийн бэлэг авьяастай бидэнд үйлчлдэг ах トゥ өнөр байгаа тийм. Үйлчлэлээрээ бид нар эзнийг алдаршуулах хэрэгтэй. Нэг нэгэндээ үйлчлэх хэрэгтэй байна. Сургагч нь сургаалаар бусдад заах юм бэлэг авьяастай хүмүүс байгаа. Заах бэлэг авьяастай хүмүүс нь бусдад зааснараа бусдыг босгон байгуулснараа эзэнд үйлчлэх хэрэгтэй байна. Шуулгандаа бид нар үйлчлэх хэрэгтэй байна. Ятгагч нь ятгалгаар заримдаа ятгалах хэрэгтэй юм хүмүүс байдаг шүү дээ. Ялангуяа оюутнууд ч юм уу өсвөрийнхэн айгүй юм ятгуулах дуртай байдаг. Би оюутнуудтай айгүй их ажилладаг байсан. Жохон ятгаад өгвөл конференцд оролцчих гээд байдаг. Жохон ятгаад өгвөл цуглаандаа ирчих гээд байдаг. Ятгалах хэрэгтэй байгаад байдаг. Ахын дөө хүрээдрээ тий гоё штэ. Чи яагаад ирэхгүй байгаа ямар шалтгаантай юм гэ шалтгааныг ингээ асуугаад ахаар зүгээр л ингээ нэг жохон ятгуулмаар байгаа гэсэн хүүхдүүд байдаг. Хэрвээ та ятгах бэлэг авьяастай бол тий чуулгандаа ирэхгүй байгаа ах дүүсээ ятгаарай. Ятгалгаараа бас эзэнд үйлчлээрэй. Ах дүүс нартайгаа үйлчлээрэй. Өгөгч нь өгөөмрөөр. Өдөртөгч нь хичээнгүү зүтгэлээр. Өдөрдөх бэлэг авьяастай хүмүүс байдаг тий. Яг Христэд итгэнгүүтээ яг ийм өдөртлөгийн бэлэг авьяас аваад бусдыг манлайлах удирдах дээр өсөж байгаа маш олон жишээнүүдийг би харсан. Би оюутан залуучуудтай баг 10-аад жил ингээд ажиллаж байсан учраас яг л үнэхээр тий энэ хүн Христэхээс өмнө болон итгэсний дараа үнэхээр Бурхны бэлэг авьяас энэ дээр өгчээ гэж харагдаар юм жишээнүүд байдаг. Зохион байгуулалт, урагшаа гараад, манлайлал ийм бэлэг авьяасууд эзэнд өгөгддөг. Энэ бэлэг авьяасыг аваад хадгалах биш харин бие биедээ бид нар үйлчлэхэд зориулах хэрэгтэй байна. Хичээл зүтгэлтэйгээр өршөөгч нь баяртайгаар үлдээ гэж байна. Бусдыг өршөөнө гэдэг маань хэцүү шүү дээ, тий? Танд муу зүйлийг хийсэн тэр хүнийг өршөөнө гэдэг хэцүү. Танд хорон муу хийсэн хүнийг өршөөнө гэдэг хэцүү. Харин эзний үгнөөдөр бидэнд юу гэж юм гэхээр өршөөж байгаа бол баяртайгаар үлдээ. Өршөөчлөө гэл ингээл гундаагаал тий? Гутраал байх биш. Харин баяртайгаар бусдыг уучлаа гэж байна. Тэгээ энэ бүгдээрээ бид нар нэг нэгэндээ үйлчлснээрээ Христийн биеийг босгон байгуулж байгаамаа. Бид нар нэг нэгэндээ эрхтнүүд байгаа маань нэг нэгэндээ үйлчлснээрээ хэрэгжих юм аа. За тэгээ өнөөдрийн номлолынхоо төгсгөл би нэг хүний жишээг та бүхэнд бас хуваалцмаар байна. Campus Crusade for Christ гэдэг юм христгэгч олон улсын байгууллага байдаг. За би бас яг их сургуулаа төгсөөд 5-6 жил орчим яг энэ газар эзэн бүтэн цагаар ингэж үйлчилжсэн. Энэ байгууллагыг үүсгэн байгуулагч Bill Bright гэх хүний түүхийг та бүхэнд бас хуваалцмаар байна. Тэгээ Bill Bright бол 1956-7 оны үед яг одоо эзэнд амьдралаа бүрэн өргөх ийм шийдвэр гаргасан ийм хүн байгаа. Тэгээд
эзэн минь тухайн үедээ бол яг эзэнд амьдралаа өргөхөөсөө өмнө бол мань хүн юу гэж бодож байсан бэ гэхээр би бизнес хийгээд те алдартай бизнесмен болёо гэж их нэртэйгээ хоёлаа ингэж зорж байсан. Тэгээ нэг шүн яг эзний өмнө суугаад эзэнд амьдралаа өргөхөөр шийдсэн. Эзэн минь энэ амьдралыг та аваач. Би танд энэ амьдралаа өргөж гинэ гэд эзэнд өргөсөн. Тэгээд эзэн би тантай сайн дурын таны боол байх юм гэрээ хийгээд тэгээ ингээд ийм гэрээ гаргаад гарын хэсэг зураад тэгээ эзэнд амьдралаа өргөсөн. Тэгээ Bill Bright, Vanette Bright гэж энэ эхнэр нөхөр хоёр эзэнд амьдралаа өөрсдийн биеэ амьд ариун дахил болгож өргөсөн энэ шийдвэрээр дамжуулаад мянган залуучууд эзнийг таньж мэдэж аврагдсан. Тэр хоёр дэлхийд дахныг хамарсан энэ оюутнуудын үйлчлэлийг эхлүүлсэн. Маш олон Америкийн сургуулиудад оюутан залуучууд эзнийг таньж мэдээд эзэнд амьдралаа өргөсөн. Одоо ч гэсэн дэлхийн 200 орчим улсад энэ Campus Crusade маань үйл ажиллагаа явуулж байгаа. Маш олон хүмүүст эзний сайн мэдээг хүргэж байгаа. Оюутан залуучууд гэж зорж исэн бол сүүлдээ эмчнэр, багш нар гэд нийгмийн талбар бүрд эзний сайн мэдээг хүргэх ийм байгууллага болж ирсэн. Ганцхан хүний дуулууртай байдлаар дамжуулаад, ганцхан гэр бүлийн дуулууртай байдлаар дамжуулаад эзэн агуу гайхамшигтай зүйлийг хийсэн. Бид эзэнд өөрсдийн амьдралаа амьд ариун дахил болгож өргөөд эзэн минь та намайг ашиглаач. Би бэлэн байна. Та өөрийнхөө алдрын төлөө намайг хэрэглээч гэхэд эзэн биднийг хэрэглэх болно. Бид өөрийнхөө амьдралыг удирдах биш. Харин эзэнд өөрсдийгөө өргөж эзний хүсэл тааллыг амьдралдаа таньж мэдэж түүний дагуу амьдрах хэрэгтэй юм аа. Үүний нэг жишээ нь бол бид нар өөрсдийн бэлэг авяасаараа нэг нэгэндээ үйлчлэх юм аа. Тэгээд та бүхнийг уриалж байна. Та бүхэн ч гэсэн өөрсдийн амьдралаа өөрсдөө удирдах биш, харин эзэн минь би танд өргөж байна. Өөрийнхөө биеийг, оюун бодлыг, бүх зүйлээ амьдралынхаа талбар бүрээ би танд өргөж байна. Та намайг ашиглаач гэж хэлээрэй гэж та бүхнийг уриалмаар байна. Тэгээд эзэн танаар дамжуулан гайхамшигтай ажлуудаа хийх болно. Бүгдээрээ хамтдаа эзний нэрээр залбирцгаая. Их эзэн Есүс минь ээ, бид таньда талархаж байна. Та биднийг нүгэлтнүүд байхад л бидний төлөө загал майдар цовдлогдож биднийг уучилсан билээ. Таны тэр авралын төлөө эзэн минь бид нар баярлалаа. Биднийг аварсны төлөө баярлалаа. Биднийг зөвтгсөний төлөө эзэн минь баярлалаа. Эзэн биднийг та гим нүглээс угаасны төлөө, цэвэрлсэний төлөө баярлалаа. Эзэн Ром ном дээр гарч байгаачлан энэ цаг мөчид бид танд өөрсдийгөө өргөхийг хүсэж байна эзэм, та өөртөө аваач хэмээн залбирч байна. Энэ биеэрээ, энэ мах бод оюун бодлороо бид өөрсдийгөө төлөв биш, харин эзэн таны төлөө амьдрахыг сонгож байна. Эзэн та өөртөө аваач хэмээн залбирч байна. Бид өөрсдийн биеэ танд амьд ариун дахил болгон өргөхийг хүсэж байна. Эзэн та өөртөө аваач. Эзэн та бидний хүн нэг болгоныг өөрийнхөө алдрын төлөө ашиглаач хэмээн залбирч байна. Бид байгаа талбар бүр дээрээ эзэн таны алдрын төлөө амьдрах та бидэнд туслаач. Хийж байгаа үйлчлэл бүр дээрээ эзэн бид таныг алдаршуулж чадхад та туслаач хэмээн залбирч байна. Үйлчлүүдээ бид баяр хөөртэйгээр хийж чадхад та бидэнд туслаач хэмээн залбирч байна. Бусдыг босгон байгуулж, чуулганда бусдад үйлчилж чадхад эзэн та бидэнд туслаач хэмээн залбирч байна. Энд байгаа хүн нэг болгонтой эзэн та хамт байж өгөөч. Та бидний хүн нэг болгонд бэлдсэн тэр өөрийн төгс төгөлдөр тааламжит тэр хүслүүдээ бидэнд илчилж өгөөрэй хэмээн залбирч байна. Бидний хүн нэг болгоноор дамжуулан хийхийг хүсэж байгаа тэр ажлуудаа та бидэнд илчилж өгөөч хэмээн залбирч байна эзэн минь. Тэгээд та биднийг өөрийнхөө алдрын төлөө ашиглах болтугай эзэн. Эзэн Библиэлд гардаг олон бааtruуд шиг, Илч Паул шиг та биднийг ашиглаарай. Илч Петр шиг биднийг ашиглаарай эзэн. Өнгөрсөн 100-д байсан эзэн Bill Bright шиг эзэн та биднийг ашиглаарай хэмээн залбирч байна. Одоо ч гэсэн байгаа Эдмунд Чан пастор шиг та биднийг ашиглаач хэмээн залбирч байна эзэн. Эзэн бидний эргэн тойронд байгаа танд үйлчилж байгаа энэ ах дүүс шиг биднийг та бас ашиглаач хэмээн залбирч байна эзэн. Эзэн тэгээд үнэхээр та бидний тэр бэлэг авяасуудыг улам илүү хурцлж өгөөрэй. Бид танд үнэхээр ашиглагдаж өдөр тутмын амьдралдаа таны хүсэл тааллын дагуу алхаж амьдарч чадхад та бидэнд туслаарай. Эзэн Есүсийн нэрээр бид хамтдаа залбирлаа. Амен.